Ер нь бол яг одоо манай Монгол гэсэн хэвлэлийн одоо эрхчлөлөө байна. За олон улсын хэмжээний одоо тэр том сэтгүүл төлбөр аваад нэгдүгээрт одоо мэдээ гаргахгүй байх гэж бодож байна. Яг одоо миний гарсан энэ New Generation Leader гэдэг дээр бол 8 сарын туршлагаа хийсэн байлээ. Манай бүр одоо ангийн хүүхэд, ангийн багш, өмнө ажиллаж байсан хүмүүсгээ маш олон хүмүүсээс судалгаагаа аваад, захиа аваад холбогдсны дараа одоо надтай холбогдсон гэж тийм одоо мэдээллийг бол таймаас өгсөн. Миний зүгээс бол юу гэж харж байгаа гэхээр нэгдүгээрт Монгол залуу хүмүүс одоо энэ дэлхийн хэмжээнд харагдаж байгаа нь хоёрдугаарт Монголын мэдээллийн технологийн салбарыг ямар нэгэн байдлаар олон улсын хэвлэл мэдээлэл cover хийж байгаа нь бол сайшаалтай гэж харж байна. Бас таныг итгэлгээр сураагүй зүгээр тийм гэдэг бас мэдээлж байсан харсан баг та. Тэтгэлгээр одоо сурсан захаа махаа одоо бүх юм л байгаа. Тэрийг одоо гаргаад авах бол ямар ч зүйл. Бол гаргаж авахгүй байгаа учраас тийж хардаад тах шиг. Үгүй одоо Oxford-ийн вебсайт руу ороод харуул тэтгэлэг өгсөн хүмүүсийн лист нь байгаа шүү дээ. Би бол наа мэдээлэлтэй хараагүй. Тэгтээ одоо тэтгэлгээр сурсан тэр жагсаалтуудыг хаагаад үзвэл байгаа. Ер нь манай хэл мэдээллийн байгууллагууд бас факт чек хийдэг байх гэж бодож байна. Зүгээр одоо англиар Google-д хэд л гардаг.